Батцангал авогтой Цэндаюш Монгол Улсын ерөнхийлөгчийн 2026 оны 5 сарын 11-ний 11-р зэрлэгээр алдарт их 2-р одонгоор шагнагдсан тул энэхүү үнэмлэхийг олгоо Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх гэсэн байна. За тэгээд алдарт их болж байгаа. Та бүхэнд эрүүл ангисан сайхан бүхнийг хүсье өрөөё. Аймагаас сонгосон улсын төвшин гишүүнээс явлаа. Одонгоо гардаж авлаа. Тэгээд сэтгэл тамир өндөр байна уу? Гадаа 4 хүүхэд минь хүлээгээд байж байгаа. Одоо ингээд 4 хүүхэдтэй очиж болсноо. 3 хүдээ 1 охинтой. Айлын дархан бэр байгаа. Тэгээд энэ жаргал маань бол хүүхдүүдтэйгээ тэгэл инээд хөрөөл тэгэл хүүхдүүдтэй тоглолт моглохыг зааж өгөл тэгэл яж юм да. Манай 3 хүүхэд бол салхиолноо гэхдээ охин нь бол илүү. Хамгийн бага нь одонгийнх нь охин, хамгийн том нь эрэгтэй хүүхэд байгаа. За сэтгэл сайхан байна. 4 хүүхэд төрүүлжсэн хандаа маш их баярлалаа. Тэгээд өшөө өнөртгөн сайхан амьдрнаа гэж хэлье. 21 настай танилцаад 23 настай том гүмэн гарсан. Том гүмэн Улаанбаатар хотод 2014 онд гарч аа болоод тэрнээс хойш одоо 12 жил айл болоод 12 жил болж байна. Тэгээ өнөртгөн тууштай, ажилтай, өр хүүхэдтэй халамжтай сайн байгаамаа. Анхны хүүхдээ хараад их сайхан байсан. Тэгээ минийхөө анх 14 онд аавдаа ирээд аа болсоо. За баяр үргээ. Өнөр сайхан гэр бүл. Залуу гэр бүл байх шиг байна. За тэгээд эвтэй найртай, инг цонг тэгээд алдарт ихийн 1-р одон аваараа. Монголын өрс маш олон болох болтугай.